цагаан сараар биднээс нэг очиж зураг авсан байхгүй. Тэгээд энэний дээд талд нь ахан суусан. Манай нэг хин ах, пагам ах. Тэгсэн энэ цай айгалж энэ тэгт нь ахтаа нь бариад өгч байгаа. За энэ бол зүгээр хилэжгүй байгаа амьдралын том философи. Тийм байхгүй юу? Ягаад нөхөртөө өгсөнгөө? Тэр ахан илүү байна шүү дээ. Маань одоо надыг баг багт битэр чи 11 насны зөрүүтэй. Оо за. Тий, надыг одоо баг байхад нөгөө суман дээр бол дунд сургууль байгаагүй. 4-р анги төгсөл аймаг явчихсан. Тэгэхээр би одоо ахын мөрөөсөл болдог байхгүй. Тэгээд ах ирэхлээр би бөө баяр. Ах надыг одоо хүзүүн дээрээ суулгаж явдаг. Тэгэхээр би чи одоо тэнгэрт гатсан шиг санагддаг. Тэгээд ахын тухай бодохдоо зэрэг хүзүү дээр суулгасан. Яг тэгж үгэндээ байдیں۔ Гэдэг нь л эхлээд орж байгаа. Тэгээд хүслээр надад заяагцсан хүзүүн дээр суулгасан гэсэн үг ба. За тэгээд зулаа гიშгэж төрсөн гэдэг нь одоо зулаа гიშгсэн ах минь гэж ийм өгнөд байгаа юм та. Тэгээд энийгээр нэг би дууны үг хийсэн, дууч гэж бодоогүй шүлэг хийсэн. Тэгтэл одоо манай чулуунхөө таарлаа. Гэхдээ чиний тэр ахын тухай дуун чинь айфи гэдгийг тэгээд бид тэгжтэй л гитсэн чи манай хүн одоо дорн айфигээд их сайхан ай болсон шүү. Ахи минь ачлаа аврал таяхо ахи минь ачлаа түшигэ тэеко хүн чинь дахихаа их чихээ атлет явдаг штеп. Тэрийг манайр бол их онож хэлсэн. Тэгээд өөрөө тэр түрүү чаржилээдээ тэр ах トゥ хоёроо сорд нэгэн зайтай гарсан юм ба штеп. Тэгээд тэр ер нь ахыгаа хүзүүн дээрээ суулгаад гэж юу ах нь хүзүүн дээрээ суулгачаал дүүгээ яаж яасан тэгж хүний ахыг чинь бол дүүгээ тэгжил өхөрдөн штеп ерөөсөн. Тэгээд тэр үг нь надад таалагдаа. Тэгээд нөгөө ая хийж чаад ингээ батчаад за хинээр ч яг одоо сайхан дууштай гэж ясна би шинхэн залуу хүнээр дуулуулмар санагдаад. Тэр нэг сайхан жинкээс хөрхөн хоолойтой үзүүгээр ч юм уу. Тэгээ яг тэр үеэр дэлгэр цагтгээд энэ соёлын сургуульд гэсэн тэр залуу тэр шөнийн бороо нандин энтергээ дуунууд дуулаад байгаа. Тэгээд манайд энэ дуучин дуулаач тэгээд санал болгоод. Тэгээд одоо хилийг хийх болсон нагнаад орж маань. Одоо бэлэн байсан. Сонсон гутал батал зураг авъя гэж нэг өдөр одоо бид нар ч ажил болох гэж хөдөө тэр гараад. Тэгээ сэтгэлийн их халил байд юм биш үү? Тэгнэ. Яг сэтгэлээсээ бичсэн гэдэг сэтгэлийн халил байдаг. Тэг үг нь их ингээ. Тий, ёстой ингээ. Ингээд ярьчих юм байна шүү дээ. За тэгэхээр хүзүүн дээрээ суулгасан намайг хөлд оруулсан гэдэг яриул ярина да. Энэ зүгээр ярьж байгаа юм шиг мөртлөө. Тэр нэг тийм шүлгийн аянд оруулсан. Ер нь амьдралаа аваачаад мөр холбоод хийцэн. Тэрийг аваачаад чулуун хүү яасан гэнэ. Одоо ээжийнхэн бор аяг шиг их тийм нэг ардын дууны нэг юу нэг мотивд орж ирээд байгаа. Тэгээ сүүлд нь ингээд бодоод байхад нэрийн одоо сэтгэл зүрхнээс хүнд юм зориулна гэдэг бол дандаа үлддэг юм байна л гэж бодсон. Тэгээ би шаагаад бас хвэрлсэн, өөр чинь бас хвэрлж байна. ахи минь ачлаа аврал таяхо ахи минь ачлаа түшигэ тэеко надад заяасан амин хайртай ганцхан ах минь алдчихэнтээс хамгаалсан ачлал буянтай ах минь ахи минь
чигээ тэе